Ер нь зөвлөлтийн хоккейн түүхийг ярихдаа зөвлөлч гэхгүй дэлхийн хоккейн түүхийг эргээд онгичоод ухаад харахаар яхаарахгүй эдгээр 3 залуу дэлхийн хоккейн түүхэнд алтан үсгээр амжилт бүтээлээ бол туйрмсан байгаа. Тэр тусмаа хоккей гэж яадаг спорт юм бэ? Хоккейг яаж тоглодог юм бэ гэдгийг бие сэтгэлээрээ дэлхийн сая хүмүүсэд үзүүлэн таниулж үүнийгээ дагаж маш олон зуун сая хүн хоккей спортод үрд зүрх сэтгэлээ алдж исэн гэдэг тийм яриа хөөрөг бол байгаа. За Борис Михайлов, Владимир Петров, Валерий Харламов бол 1972 оны Саппоро болон 76 оны Инсбургт болсон том тэмцээн Олимпийн аварга цол авахд бол ихээхэн үүрэг гүйцэтгэжсэн ийм айхтар залуучууд байна. 3 найз 1980 онд Лег Плэсэд болсон тэмцээнээс хүртэл мөнгөн медаль авч ирсэн. За тэгээд хоккейн спортыг хөгжүүлэгч, сурган хүмүүжүүлэгч эдгээр 3 залууг ярих юм бол дуусахгүй их алдар гавьяа байгаа. Тэр тусмаа дэлхийн аварга шилрүүлэх тэмцээнд зөвлөлт холбоот улсыг төлөөлөд 11 удаа оролцсон. За 11 удаа оролцохдоо 8 алт, 2 мөнгө, 1 хүрэл энэ төр авч ирсэн байна. Тэгэхээр оролцсон тэмцээн болгоноос медалийн хуу хамж исэн энэ 3 залуугийн хамтрал бол үнэхээр гайхамшигтай. Тэр тусмаа Валерий Харламов бол өөрөө Испани гаралтай ийм хоккейчин залуу. За тэгээ өөрийнхөө эд карьерийнхаа үед Владимир Петров, Борис Михайлов хоёртой гар нийлжтэй жинхэнэ андуудын гар нийлсэн багийн ажиллагаагаар бол дэлхийн түүхэнд хоккей гэдэг спортыг бол аюул сайхан сурчлаж босгож ирсэн. За тэгээд дайстынхаа хаалгануудад жишээлбэл энэ 3 тоглогч 275 гол оруулж ирсэн өнөөдөр эвдэгдээгүй ийм том рекорд болгосон байгаа. Яг нь Михайлов тухайн үед зөвлөлт холбоот улсын нэлээд том одон болох Ленингийн одон бол хүртэж ирсэн ийм гавьяатай бол нөгөө Петров нь болохоор ЦСКА-гийн алдрын гудамжийг өөрийнхөө цээж баримлаар бол чинжийдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр ярьж байгаа гол сэдвийн баатар болох Валерий Харламов 1981 онд автомашины ёслоор амиа алддаг. За тэгээд түүний гигэн дурсгал зориулаад бараг 30 жилийн дараа Домогт 17 гэдэг тийм киног бол гаргаж ирсэн. За энэ кино бол янз янзын шүүмжлэгч нарын сайн муу олон зүйлийг бол хүртсэн. За тэр тусмаа Валерий Харламов гэдэг хүнийг углуургаар нь ярихгүй зөвхөн спортын амжилтыг нь ярьсан байна. Угшилтаа бол наа чин Испани хүн шүү дээ гэдэг тэр түүхийг нь бас оруулаад өгөөч гэдэг тийм янз янзын бол хүмүүс санал хүсэл гаргаж ирсэн. Валерий Харламовтай хамт тоглож исэн зарим хүмүүсийн сэтгэлдлийг бас оруулаагүй байгаа нь бас эргэлзээ төрүүлж исэн юм болж исэн байгаа. Тэгээ ер нь цаашдаа би энэ Харламовын тухай нэлийн томхон 1-2 парт бичлэг бас орох тийм шинж рүү орж байна. Яг тэгэхээр энэ хүний тухай судлахаар нэг постэнд багтаад дуусчихдаг ч бас тийм хүн биш байна. Тийм учраас 1-2 болгож нэлийн сонирхолтой орох нь энэ хүний тухай яриад өгөөч гэдгийг манай нэгэн байнгын сонсогчд аль дээрээс хүсэлт гаргасан. За энэ хүсэлтийг мартахгүй явсаар өнөөдрөөс эхлүүлээд интро маягаар энэ жижигхэн бичлэгийг оруулж байна. За Валерий Харламов гэдэг номер 17 дугаартай тоглогчийн түүхийг түүний бага залуунаас тэр тусмаа бүр аав ээжийнх нь хайр сэтгэл Одесотын кинотеатраас эхэлсэн тэр амьдралаас нь эхэлж ингэж нааш нь босгож ирж ажил амьдрал 1981 он хүртэл ингэж сунгаж ярих юм бол маш том хэмжээний тийм ойлголт бас гоё зүйл болох юм байна гэж ойлгосон учраас дараагийнхаа бичлэгэндээ бол түүний ээж болон бага нас үзэж туулсан амьдралыг нас нүдэнд харагдаж гарт баригдтал та бүхэндээ ярьж өгье гэж бодож байна. За ингээд орж гараад ойрхон байж байгаараа тун удахгүй дэлхийн алдартай тэр тусмаа хоккейн спортын түүхэнд алтан үсгээр амжилт гавьяагаа бичүүлсэн Валерий Харламовын тухай та бүхэндээ ярьж өгч байна гэсэн үг.